За бүгдэнд өнөөдрийн мэнд математикийн багш ууган баяр байна. За энэ удаагийн хичээлээр 5 дугаар ангийнхандаа зориулаад хуваагдал сэдвийн зарим нэг онцлогтой бодлогоодыг сонирхуулж байна. За бодлого маань 3 оронтой 3 цифрын ижил байдаг тийм тооны тоог 37-д хуваагдана гэдгийг батлая гэж нэгдүгээр бодлого. Хоёрдугаар бодлого AB-гээс BA гэсэн тоо 9 хуваагдах уу? Гуравдугаар бодлого AB дээр BA гэдэг тоо 2 оронтой тоонуудыг нэмэхэд 11 хуваагдах гэдэг бодлогод байгаа. За эхний бодлогыг бодъё. Эхний бодлого 3 цифрын ижил. Энэ тоо 37-д хуваагдах уу гэж байгаа. Эхлээд хэдүүлээ бидний мэддэг зүйл бол оронгийн задаргаа. Оронгийн задаргаа яаж хийх вэ гэхээр А-г үрждэг нь 100, нэмдэг нь 10А, нэмдэг нь 1А болох болно. Оронгийн задаргаа задлчвал буцаага энийг нэмчих юм бол буцаад 3 оронтой А гэсэн тоо маань үүсэх болно. За энэ тоог нэмчих юм бол юу болох юм гэхээр 100А дээр 10А-г нэмээд 1А-г нэмчих юм бол 111А болж байна. 111 гэдэг тоо бидний 37 3-аар үржих гардаг тоо тул 111 байдаг тул энэ тоо тэгвэл 37-д хуваагдаж бодлого бодогдож байна. Дараагийн бодлого. За AB гэдэг тооноос BA гэдэг тоог нь асууж 9 хуваагдах уу гэж асуулт хуваагдах уу гэж асууж байгаа биднээс. За тэгвэл мөн ялгаагүй бол оронгийн задаргаа хийчих. За оронгийн задаргаа хийчих юм бол 10А-дээс нэмдэг нь 1B, хасдах нь 10B. За энэ хасж байгаа учраас давхар хасах гарч ирнэ. Хасах нь А. Энэ тоо 9 хуваагдах уу гэдэг асуудалд очиж байна. За 10А-гаас 1А хасъя. Төсөөтэй гишүүд буюу А-нуудын хооронд нэмэгдэхүүл 9А болно. Асах 10B нэмэх 1B гэдэг мөн ялгаагүй асах нь 9B болно. За гэтэл энэ хоёр ялгуур маань тус бүр 9 хуваагдж байгаа учраас ялгуур нь мөн 9 хуваагдана гэд энэ хуваагдах юм байна гэдэг үр дүнд очиж байна. За 3 дугаар бодлогыг та нар бие даагаад өөрсдөө бодоод үзээрэй. За баярлалаа.